За ингээ 27-ны өдөр өргөдлөхөөсөн ээж болох ууган цэцгийн мань гэрт одоо гинтийн гамшиг тохиолдож ингээд гэрн шатсан байдаг юм аа. Тэгээд өнөөдөр бурхан багшийн их дүүчин өдөр тэгээ Берланд Норц компани охин компани болох нам хөтөл Баян Чандам суманд үйл ажиллагаагаа газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нам хөтөл компани минь хамт олон өнөөдөр засаг даргын хамгийн газартайгаа хамтраад ууган цэцэгтэй энэ сайхан өргөө гэрээг иж бүрэн тавилгатай ингээ хүлээлгэж өгч байна. Ингээд охиныхоо ирээдүйн амьдралд нь аз жаргал ирүүлэх сайн сайхан бүтээх хүссэн өрөөгөөд үр хөвгтүүдтэйгээ аз жаргалтай амьдраарай. Тэгээд энэ өргөө сайхан гэртээ болсон тань талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ сайхан нутгийнхаа ах トゥ нар болон тэ тамгын газрынхаа хамт олонныхаа зүгээс таад тэ хүү гэрээг өгсөндөө маш их баяртай байна. Ингээд охиндоо аз жаргал ирүүлэх сайн сайхан бүтээх дахин хүссэн өрөөё. За тэгээ миний охин цүгээ амсаад хадгаа сайхан. Тэгээд төсөлтэй юмчин та бүхэндээ баярлаа. Йоо. Айлал давхар үйлгэх хэцэвэн. Одоо 3 хүүхэд нэрж байгаа тийм. 3 хүүхдээ ирэхээр нөхөн 3 хүүхдтэйгээ сайхан гэртээ амраад тийм маргааш өглөө хүүхдийн баяр шүү дээ. Хүүхдүүдтэйгээ хүүхдийн баяраа бас баяр жаргалтай өнгөрөөгөөрэй. Тэгээд өнгөцөнгөө ардаа үлдээгээд тийм өнөөдөр өнгөрсөн цаг хугацаатайгаа зурдахгүйгээр ирээдүгөө хараад өөртөө сайхан төлөвтэй хүүхдүүдийн төлөө өнөөдрийг хүртэл ингээд хичээж байгаа зүрх сэтгэл бас ундаг ба шүү. Ингээд ямар ч лсэн дахин ирүүл байгаарай гэдэг хүсэн ирүүлж шүү гэх за. За. Амьдрал баялагдаа. Энэ сайхан нутгийн ах トゥ нар чинь тийм бүгд бас ингээд чин өрөө гэлтгүй ингээд хамтраад өдрөө нийлээд энэ сайхан өдөр бас гэрээ барих гэх тийм байсан бас харлаа. Тэгээд ямар ч лсэн ахаад ирүүлэх хүсье. Ирүүл байхад илэг бүтэн байхад амьдрал баялаг шүү. За. Тэгээд энэ цугларсан тийм шүн өрөө гэлтгүйгээр бас сэтгэл зүрхээ гаргаад энэ цугласан та бүгдээс бас маш их баярлалаа. Үнэхээр та бүгдийнхээ сайхан сэтгэлээр өнөөдөр энэ өргөө сайхан гэрээ бариад те бид бүгд ингээд сууж ин гэдэг чинь бас нэг цай гэдгийг хүний амьдрал баялаг байх юм байна. Бас зовлон жаргалын аргаар те хүмүүсийн сайхан сэтгэл хаач юунд ч хурж болдго юм байна гэдгийг хэдүүлээ ингээд өөрөө сайхан хардгаа ийм сайхан бас баяртай үйл явдал болж байна гэж бас хэлэхэд бас таатай байна. Баярлалаа та бүхэндээ нутгийн сайхан та бүхэнд нь бүгдөө эрүүлэн аз жаргалтай өр хөвгтүүд нуртудаа наслаарай гэж хүсэн өрөөж байна. За цаашлах юм бол бас уугнаа маань одоо газаргүй байна. Ингээд өнөөдөр найлын хашаанд түрээслээд амьдардаг юм байна. Тэгээд сум орон нутгийн зүгээс одоо өмчлөлийнх нь газар болох 0.7 га газрыг 3 дугаар хороонд шийдвэрлэж өгөхөр болсон байгаа. Тэгээд зуны хугацаанд тий бас хашаага хатгаад бас бид бүгд бас туслалцаа тий хашааг нь хатгаад энэ хөвгтөг газрын асуудлыг бас орон нутгийн зүгээс бид бас ингээд шийдвэрлэж байгаа шүү. Тэгээд охиндоо дахин л аз жаргал ирүүлнэхийг хүсье өрөөё доо.